Жек Лондоны зохиол Саран хөндөй. 5 дугаар хэсэг. Саксон ням гаргийн өглөө 9 цагаас ч өмнө ирсэн байж магадгүй гэж бодон цонхоор харахаар галдгооны өрөөрөө 2 дахь удагаан гүйж ороход Сара сурсан цангаараа орж ирэв. Ичгүр шив шиг. Зарим хүүхэн торгон амьсгаа бол байц сууж чадахгүй юм. Чи намайг харалтаа. Өдөр шингүү барь бокс хийхгүй зүтгэх мөртөө 3 хос гутал байтугай торгон амьс өмсөхийг үзсэн үү? Борхон шудрах хийсэн үглийнхээ үрийг үзэхийн цагт зарим хүн баярлах бүхэл таарах ялаа эдэлдэг юм гэж нэг л үхэлдэг шүү. Энэ үед гаансаа татан отхон хөөгээ өвөр дээр аваад сууж байсан Том Саксонд ирмэж Сарагийн чинь өвчин хөдөлж гисэн дохио болгов. Харин Саксон нэг охиных нь үсэнд туузын уйж өгөх гэж их л завгүй мэт харагдана. Сара өглөөний цайны дараа аяг тав хангинуулан галтгооны өрөөнд мөнгөнө. Баахан айхилж байснаа нуруугаа ихцлэн угаалтуураас зайдуухан очиж дахин уур хилэн бадарсан харцаар Саксоныг ширтснэ. Чи чинь юу болоод уугаа хураачгав? Яагаад дуурдгүй юм? Ичих гэдэг юм чинь арай дуусаагүй болол та. Сайн байна. Фокс чинь та хүзүүсээр холбсон гэлөө. Тэр Робертсон та хоёрын паянг дуулсан. Чарли Лонгийг тэрүүнтэйгээ тулгаад өг. Хонгор минь тэгсэн цагт юу болохыг үзэндэ гэв. Би ч сайн мэдэхгүй л дээ. Билл Робертсоныг их сайн залуу гэцгээх юм билээ гэж Том хажуунаас нь хэлв. Саксон дуртай нарахгүй нэмсгэлэхэд Сара бүрийг дүүцэж чи яг Чарли Лонгтой суудгүй юм. Чамд ухаангүй сайн бас аригч юм чи биш гэхэд Саксон миний мэдхээс хэтэртэл уудаг хүн байх гэж мэдгэв. Яг үнэн гэртээ торох шар ариггүй байх номгүй гэж би дуулсамдаг гэж ахын дэмжив. Чи ерөөсө ясгарцсан нохоо шиг орж гардаг юм биш үз гэж Сара яжлан хэлв. Том амаа арчин тайвнаар орж гарсан байж ч болно доо гэв. Сара одоо нөхөр рүүгэн давшилж эхлэв. Гэртээ торох шар аригтай байгаа л үз яадаг юм. Тийм юмтай байдаг юм байгаа үз. Хүний ямар хүүдэгнэхгүй цалин цагаа их авдаг хүн ямар ч болсон бусдаас илүү л олдог хүн гэлээ. Ямар эхнэр хүүхэд гээд түүнд өрөөл бусдыг тэжээх хэрэг байх биш. Зөвхөн харааман болоо. Ямар тач эвлэл холбооч гэх шиг балаа юмны татвар гэж төлдөггүй. Бэдгээ худаал хэл. Татвар төлөгдөж төлдөг хүн. Төмөрчтөн эвлэлтэй түнжин хагарсан бол тэр чинь энэ үйлдвэр Оклендын ямар нэгэн үйлдвэр дээр ажиллах л байсан. Сара, чи үйлдвэрчний ажлын талаар юу ч мэдэхгүй шүү дээ. Хүн өлбөрч өгөхийг л эсхүсвэл эвлэл холбоонд байлгүй горьгүй болсон цаг. Үгүй ер гэж Сараг дүүцэн. Би л юм ойлгохгүй байгаа биз? Яаж мэдх юм? Усан тэнэг хүн яаж мэдх вдэ? Чи хүүхдүүдийн дэргэд намайг ингэж хэлж байна уу? гэж том хүүгэн зохиж ухсгээтэл гал зөө мэтэр хашгичин. Би ли чи сонсвоо. Ээч чинь усан тэнэг байх нь. Эцэг чинь энэ хүүхний нүүрэн дээр хүүхдүүдийн дэргэд намайг ингэж хэлж байна. Усан тэнэг гин. Удахгүй намайг солиорчхож гээд гал зүүгийн газар явуулах хүнтэй. Би ли чи юу гэж бодож байна? Ээжиг чинь улаан галзуу амтантай нэг дор нар салхи үзэхгүй гэрэл гээгээгүй хав харанхуй газар оруулж өвчтний халаад өмсгөн цоочилчход боол байсаг хар нэгрүүдэг зодож байсан шиг зодвол би ли чамд хайтайхан санагдах уу? Аав чинь ийм л хүн шүү дээ. Би ли чи бот төрсөн их чинь улаан галзуу амттын дотор орчихвол яах вэ? Чи ботоод үз. Уйлж хашгидсан улаан галзуу амттын дунд тэр хараатнуудын зодож нүцээр алсан нэгнийх нь цэрдийсэн хүүрнүүдийн дунд харсаар байтал орлоо гэж бод. Сара нөхрийнхөө ирээдүйд бэлдэж буй санааг хамгийн өөдгөө муугаар энэ мэтэр дүрслэн ярихад жаалхуу тэр аимшигтай сүрлийн талаар бүр түр төсөөлөл авч дуугийнхан уйлж эхлэхэд Сарагийн доод уруу татвалзан эхлэв. Сүүлдээ Саксоны уур хурч яас нүгэлтэй юм 5 минут хамт байхдаа ч хэрэлдэхгүй өнгөрч чадахгүй ямар хачи юм болооч гэв. Сара галзуугийн байшингийн тухай мартаад Саксон руу дайрч эхлэв. Хэн хэрэлцэн болж байна? Намайг ам наймагцэл та хоёр нийлээ дайрдаг шүү дээ. Саксон зөхрөхтөө мөрөө хавчсгий. Сара нөхрийнхөө эсрэг дахин давшилж гарлаа. Эхнэр чинь дүүгээс чинь дор байгаа юм бол чи юу гэж надтай суус юм? Би чамд хүүхдийг чинь төрүүлж ажил чинь боол шиг зүтгэж 13-га мойныг болтол зарагдсан. Тэгэхэд чи баярлах нь бүхэл хүүхдүүдийн дэргэд миний галзуу солиотод хурч хэлэхгүйгээр дорнжиж загнана. Чи ер нь миний төлөө юу хийсэн юм? Тийм юм байна уу? Алив хэлэлтэй чи. Би чиний хоолыг чинь хийж хар хэрнээс чинь салгаж аимсаг чинь цаалдаж гөлгнүүдийг чинь өвтгөд шин чинь нойргүй өвөртөлж байдгүй юу? Чи бас энийг хар гэд
банзлаан дээш татаад арчиж тослоогүй уран хаагутал цоорхоо амьстай хаван гүйсэн палбар хөлөө харуулan "Энийг хар, би энэ тухайл ярьж байна. Надад өмсөх өөр гутал байхгүй. Эхнэр чинь энэ улаараа иргэсэн юмнаас өөр гуталгүй байна. Чи ичихгүй байна уу? Харж байна уу?" гэж хашгицсаар сүүлдээ бүр чарлаж эхлэв. Гэнэт дуун тасалдан төвчмгөө санагдах гомдол уур хилэндээ багтран ширээний дэрэгдэх сандал дээр лагхийн унснаа дорхно мод шиг хөшүүн хөдөлгөөнөөр босож ирээд аяг зэлгээ кофе хийж аваад өнөөхөл хөшүүн хөдөлгөөнөөр лагхийн суулаа. Кофеийн төлмөр халуун санагдаж жижигхэн тавг дээр асгахад тос хаяалсан муухай шингийн болж харагдав. Тэгээд дэмиг өлрөн суухад цээжин дөвхөлцөн хөдлөнө. "За Сара минь тайвширч үз, тайвширл да" гэж Том баахан зовсон байдалтай аргадав. Сара хариу хэлхийн оронд бүхэл улс гүрний хувь заяа үүнээс шалтгаална гэсэн шиг жижиг тавгийг ширээн дээр удаан болгоомжтойгоор хөмөрснө. Баруун гараа далайж Томын хацрыг тас хийтэл алгадаад сөөнгөдөө дуугарч галзуу мэт түрүү чихээ маягаар шалан дээр суугаад ёроолгүй зовлон гүнигт орсон адилаар ургаш хооштой авилзан чарлаж эхлэв. Бэли чимээгүй мэгшиж байсан бол одоо тасхийн чангаар уйлах болов. Үсэндээ цоошин тууц зөөсөн хоёр охин дүүнч даган уйллаа. Томын хазар алгадуулсандаа улаах боловч нүүр нь гөлийж сонхих янзтай. Саксон ахыгаа инхрээлэн тэрвэрч тайтгаруулгасан гэж хүсэх боловч үл зориглоно. Том авгаагаан аргадаж "Сара минь дээ би чинь зүгээргүй байна. Оронд чинь хэвтүүлээ. Ажил төрлөө чинь би аргалъя" гэв. "Надад бүүхэр. Эд Сара чичгэнэн хашгирч аргас савж унлаа. "Хүүхдэд аваадгаар эндээс ямар ч гэсэн гарга ах минь" гэж Саксон хэллээ. Түүний зүрхэн дэлсэж царайн цайжээ. Яв ах минь, малгай чинь тэр байна. Би тайтгаруулъя. Би яахаа мэдэн шүү дээ." Саксон ганцаар үлдээд бэргнэн тайтгаруулах гэж тун их яаравчлав. Шалан дээр тэлчлэн савчин хашгирч галзуурч буймад тэрэмиг тайтгаруулах гэж Саксон өөрөө туйлын тайван байхыг чадлааран оролдлоо. Байшингийнх нь хан нэмгэн банз болохоор тэдний хэрүүл шуугаан айл хөрш ойр хавийн гудамж байтугай тэртээ талын айлуудад дуултахаар байгаа биз гэж тэр гадарлаж байлаа. Чухам энэ үедэл би л битгий хүрээд ирээсэ гэж хамгаас илүү ай. Энэ хэрүүлэг бодхоо Саксонд даанч яавда гэмээр гомдмар санагдана. Зүрх сэтгэл нь хямарч Сараг харахаас буйлжс цутгамар боловч биеэн барьж хашгчин буй түүний үсийн зөөлөн илбэж биеийн тэрхэд Сарагийн хашгирч цамнах нь аажмаар намдж эхлэв. Хэдхэн хормын дараа оронд нь хэвтүүлэхэд уруулам нь татвалзан мэгшиж байв. Хүйтэн усанд бадсан альчуур дух нүдэн дээр нь тавиад "Одоо толгой чи өвдөхө болно" гэв. Гадаа морины туурайн дуугарч байшингийнх нь өмнө ирээд зогсох шиг болоход Саксон бэргэнэ орхиод довжин дээр угсгийн гарч гараа өргөн дохлоо. Тэр галтгооны өрөөнд сууж буй ахыгаан хараад "Одоо зүгээрээ Бэл Робертсон намайг аваачаар ирлээ. Би одоо явлаа. Та одоо дэрэгт нь оч. Цаадах чинь тэгсгээд унтчих байлгүй. Битгэл уурын хүргээрээ. Цам нь бол цамнжил байг. Гараа атгуулмаар бол атгаараа ямар ч улсаа оролдоод үзээрэй. Альчуурыг нь эвэрхээр норгоод толгой дээр нь тавиарай. Юу гэх нв ямар шүү байх нь аажаарай" гэлээ. Том бол хүний үгээр явдаг томоотой хүн. Бодол санаагаа үгээр илэрхийлж чаддаггүй хүн. Энэ бол өрн нутгийнхны зан. Тэрээр толгой дохин өөдрүүгээ эргэснээ тэнгэлзэн зогсов. Нүднийх нь харцсанд талархсан шинж илт аваа. Саксон зүгээр одоо дайжгүй гэж сэтгэлийн засав. Том толгойс ихсэрч "Юун дайжгүй байх вэ? Ичгүүртэй юм боллоо" гэж дал мөрөө хавчсхийснэ. "Би өөрийгөө гэхээс чамааг л илүү өрөвдөх юм. Чи бол дөнгөж амьдралын хаан замд орж байгаа миний төрсөн дөө. Залуу настаач хурдан өнгөрч юу болсноо ч санаж амжихгүйгээр байх юм да. Чиний нэг сайхан өдрийг чинь ингээд гутаачихлаа. Харин энэ муухай явдлыг аль болох түргэн мартахыг хичээгээрэй. Одоо тэр найз залуутаагаа явж сайхан зугаалтаа" гэд үүднийхэн бариулаас барьснаа дахин зогсов. Нүүрэн жигтэйхэн барааж. "Чөөтгөр авг. Урд Сара бид хоёр бүхэл өдөр чинь зугаалж явдаг л байч. Тэгэхэд бас 3 хос гуталтай байсан байх шүү. Эдхэн аргач алга" гэв. Саксон өрөөнд орж хувцаан сольж дуусаад зотон манзлаа хэр зэрэг зохиж байгааг харах гэж сандал дээр гарч толдов. Тэр манзал цамц хоёрыг худалдаж аваад өөрөө янзлан яг захиалж хийлгсэн юм шиг болгох гэж 2 давхар оёос хүртэл хийжээ.
Сандал дээр зогсоод банзлынхаа хуниасыг засаж ялимгүй дэш татав. Үнэхээр хилэмгүй сайхан болжээ. Савхин шахаа шинхэн хөрөн оймс өмссөн хөл булчин нь тааламжтай сайхан харагдана. Тэр сандал дээрээсээ буугаад бүснийхөө өнгөнд тохируулсан хөрөн тууцтай цагаан сүрлэн бүрхэндээ зүү хатгаж өмсөд Сараагаас болж алгуулсан хацрынхаа улааныг бий болгох гэж хацраа чанга гихч нь базаж утсан бэлэгийн татаж Сарагийн унтлагын өрөөний хажуугаар шулуухан явж өнгөрөхөд бэргэн нь гүнээс үрс алдан гонгон мэгшиж буй сонсдох авч хацрынхаа улааныг алга болгохгүй нүднийхээ цог хиймрэг дарахгүй хэмээн зоргилжээ. Тэр нь ч ясаар болов. Цог жавхлантай залуу хөөхөн довжин дээрээс гүйхэрээ гарч ирэхийг биел хараад хагас галзуу эмийн дэгдээсэн аимшигт хэрүү шуугаан дундаас дөнгөж гарч ирсэн гэж хизээч итгэхгүй билээ. Нарны гэрэлд уламж тодрын харагдах цагаан царайтай тэр залуугийн үдсгэлэнг сагсан хараад ихэд таашаан гайхав. Хүүхэн хүнийг шиг болбрай хацар нь үл мэдэг улаа боторно. Цэнхэр нүднийх нь өнг ялимгүй бараантаж долгионтой богино үсэн өнгөлөг алт мэт гялалцсан. Ийм цэл залуу гэж урд өмнө бодоогүй мэт санагдана. Минлэн инээмсэглэхэд улаан уруулныхын завсраар цав цагаан шүдэн ярилцгаагаад инээмсэглэл нь амгалан тайван байдлыг амлах мэт ам. Сагсан хагас галзуу бэргнийхэн төвчгснийг хараахан мартаж амжаагүй байсан болохоор биелийн гайхам амгалан байдлыг ажих зур энэ залуу өөрийгөө галзуу мэт зантай гэж байсныг нь бодоход инээтэнд тэсгэлгүй хүрчээ. Сагсан энэ мэт зугаалганд явж байсан боловч хизээд ганц мөр хөлөлдөг бүх бат болохоос биш тав духгүй болох тэргэнд суудаг байж. Гэтэл одоо хоёр сайхан морь хөлөлсөн тэрэг зогсож байна. Морьд толгой хайлан тогтож ядан тэмүүлэн зогсох бөгөөд хөрөн хилэн шиг толгор ташаан дээр нь алт мэт гялалзах толон бүрн залуу наснда бид хизээч ацаглуулж явсангүй гэх шиг. Төгийн бүхэл сур тоног нь чүүчхэр инээдэмтэй харагдана. Бийл морь тэргэндээ зүй ёсны салшгүй гол хэсэг нь болжээ. Өндөр шар дугуйтай тэрэгнийхээ хаймрын зөөлөвч бүхий гялцал арчиж сэвэрлсэн гоёмсог нарийнхан суудал дээр суугааг нь хараад урд муусан адсах хөлгөлсөн хуучин тэрэгтэй ирж зугаалганд авч явдаг байсан залуутай огтхонч төсгүй сөрхий их чадал овсгоотойг нь мэдлээ. Бийл өрөөсөн гартаа жолоогоо барьж чангаахад морьд бяр чадлыг мэдсэн юм шиг номхорч байв. Гэсэн чи цаг алдах хэрэггүй гэдгийг сагсан бүсгүй хүний гэрхай нүдээр ийш тийш хяламхийн хараад мэдэв. Сонивч хүүхэд багчвал тал бүрээс гүйлтэн эрэхтүүдийгүй ойр хавийн айлынхан цонхороо шагаах буюу цонхныхоо хаалтыг авч хөшгөө ярьж байв. Бийл хөргөнийхээ довчийг сулгараараа тайлж сагсааныг хажуудаа гарч суухтанд туслав. Өндөр түшлэгтэй бараан ширэн гадартай дороо бүршин зөөлөвч бүхий хэнцэр гоёмсог суудал биетнэн эвтэйхэн ажээ. Тэрээр дөлгөөн тайван итгэл дүүрэн сэтгэл уул шиг түшигтэй санагдах хүнийхэн дэргэд суусан нь хамгаас таатай санагдав. Бийл жолоогоо хоёр гарт нь тогтвороход морьд нь угсхийн хөдөллөө. Сайхан амьтад байгаа биз? Эзний хэлдэ. Морьдыг ашигладаггүй юм. Намайг ийш тийш явахад заримдаа өгдөг юм. Хаяа эдэлж байхгүй бол эмнэгч гин. Энийг нь ван гэдэг юм. Мөн сайхан дэрэгдэг морьд доо харахгүй юу? Ганганч гэж ихтэйхэн байгаа биз? Нөгөөх нь бүрч илүү. Хун тааж гэдэг юм. Ам гавчлахгүй бол ам хатуутаа дийлдэхгүй дээ. Чи харж байгаа биз? Мөн сайхан адгуустаа. Сайхан морьд шүү гэв. Хойноос нь хөршаалын хүүхдүүд бахархан хашгиралдаж байлаа. Сагсон зүрхнийхээ угаас баярлан одоо л жаргах өдөр минь эхлэв бололтой гэж бодов. Би таанч морь мэдэхгүй л дээ. Жолоо барьж үзэх нь үдсэн. Гэхдээ хөлөө дааж ядсан муусан атсгууд байсан. Харин би мориноос айдгүй. Моринд угаас их дуртай гэж сагсан ярив. Бийл түүнийг таашаасан янзтай харснаа. Сайн байна. Эмэгтэй хүн зоригтой байхад би дуртай гэв. Зугаалганд хамт явж байсан хүүхнүүдийн зарим нь ой гутмаар байсан. Үнэхэр шүү. Бүр уур хүрхчгдгсэн. Айгаад л хашгич чичрээд салганаад байх нь яа. Морь тэргээр зугаалыг гэсэндээ биш намайг л эргүүлдэж явсантаа тэр байхгүй юу? Моринд дуртай айдгүй хүүхэн л сайхан санагддаг. Сагсан та яг ийм хүүхэн байна. Тантай би эц төгсгөлгүй яриа дэлгэж явахтаж таатай байх юм. Босодтой болохоор горьгүй шүү дээ. Амандаа ус болгочихсан юм шиг л дуугүй явхаас өөр замгүй. Тийм улс чинь юу ч мэдэхгүй, юу ч ойлгохгүй, айхаас өөр юм мэддэггүй юм байна лээ. Та жоохон миний юу ярьж байгааг минь ойлгож байгаа үсттэй. Моринд дуртай маань
төрлөхөөс зайсан байхаа гэж боддог. Бас би эцгийгээ буурал морин унаад явжгүй байдлаар нь дандаа боддгоос ийм болсон байж мэднэ. Ер нь л морь сайхан санагддаг. Жаахан байхдаа дандаа л морь зурдагсан. Ээж маань их дуртай ингээд зураат вэ гэдгсэн. Тийм зураг дүүрэн нэг дэвтэр маань одоо хүртэл биш шүү. Би өөрийн гэсэн морьтой боллоо гэж олон удаа зүудэлсэн. Морь унаад явж байна, жолоодож явна гэж хичнээх зүудэлдэг гэж. Тийм гэж юу? Тэгвэл морьд маань жаахан номхраг. Тэгэхээр нь танд жолоо бариулнаа. Одоохондоо аман дийлдэхгүй. Миний өмнө суугаад энэ жолооноос чанхан бариад үзтээ. Мэдэгдэж байгаа үсттэй. Таныг торхон болохоор би жолоо бариулаад явхаас айж байна. Тэр сайхан амьтдын тэнхээ чадлыг жолоогоор дамжуулан мэдэрсэндээ Саксон баярлан нүдэн сэргэн гялалзсан. Бийлж хараад адилхан баярлав. Эрхэнд ханиулж чадахгүй эмэгтэй ямар хэрэг байх вэ гэж бийлж чанх хэлв. Саксон бид хоёрт нийлэх юм олон байна гэж бодох тусам баярлаж альва юмд адилхан дуртай байх сайхан шүү дээ гэж санаашрангүй хэлв. Саксон минь би өрсөлдөгчөө ялах гэж ам бие хайрлахгүй шудраг зодон хичнээн олон удаа хийсэн гэж санана. Үзэгчд ямар улс гэж мал болтлон арх уусан, арьс махан нэвт шингэтэл тамхины үнэр ханхлуулсан нэг мөн ойтон голтой усан тархитай амьтад байдаг байлаа. Тэднийг харахаас ой гутаж бөөлжс зутгамаар. Тэр муусан овчнууд чинь өөрсдөө ганц цохилтын пянгч даахгүй мөртөө цус урсгахыг харах гэж өддөг юм. Өөрснийх нь судсан загасны чинээ цус байдаг бол бас яа гихсэн. Тийм амьтдын өмнө зодоонд гарснаас айтайхан санагдах ганц хүний өмнө таны өмнө дэвжээнд гарсан минь хол дээр санагдана. Тэгвэл би бахархна. Харин тэр муусан ухаанд нь ухан өгсөн хулчхар новчнуудын өмнө гараад алга ташуулж байхыг би ердөөч хүсэхгүй. Тийм бузар ажлыг орхилоо гэж та намайг зэмлэхгүй биз дээ. Судсанд нь хүний цусны оронд үерсэн контракостын булингартаа ус гүйж байдаг тэр муусан хог новчны өмнө зодоон хийж үзмэр болж байснаас нохойн хоолнд нь явах цаг нь болсон хөгшин азсгнуудын өмнө дэвжээнд гарсан дээр санагддаг юм. Би Фоксыг тийм гэж мэдэхгүй гэж Саксон дорой дуугаар хэлж жолоогоо өөрөө ирэхгүй алдаж дахин суудлынхаа түвшлэг рүү гидсхий. Би Фоксыг хэлсэн юм бишээ. Үзэж байгаа хүмүүс нь. Фокс залуу хүний эрүүл мэндэд харшилж тамир тэнхээг нь яваанда барж мэдхэлдэ. Гэхдээ тэнэг балаа үзэгчдийг харахаас л зэв хүрээд болдгүй юм. Тэдний гайхан биширч магтаж байгаа нь хүртэл олиггүй санагддаг юм. Тиймэрхүү юмыг би жигшдэг. Салхин тоогоор нь гарахдаа амьсгаагаан хурааж сэжгэлмээр тийм муусан аригчин үхэрүүд миний мууг үзэх гэж өдөж байна гэсэн үг. Ингэж бодохоос яадаг гэж мөөдгөл өөрчингуудыг нэгэн том гэгчийн нохоо гитсээр годомж хөндлөн гарахтаа хун таажид дэндүү ойртоход морь хазаар булаалдан ухсхийгээд тэр нохойг арай л дайрчихсангүй. Энэ морь ёстой аимшиггүй бас зүүн дагуу явдаг адгуус байгаа юм. Хийх юм олж ядсан ямар нэгэн эдгээд төрхраагүйч гэсэн ингэдэг нь бас л зүүн хэрэг шүү дээ. Гэтэл Фоксын дэвжэн дээр үзэгчдийн өмнө иймэрхүү зүйл байдаггүй. Саксон байдаггүй юм. Сайн өдрийн өглөө гудамжаар дэргүүлэн явхдаа хүүхдийн тэрэг төрсөн хоёр жаалыг хичнээн уран чадамгаа тойрох зэргээр морьдо уран жолоодохыг нь Саксон бахархан ажиж байснаа гэнэт энэ залуугийн омголон зан ааш нууцгай шунал тачаална алсын алсд жишимгүй харагдах од мэтгүй нэг эрт балар үеэс чонон шингэсэн эр чадал үйлдэр сайтай адууны гой цайхан эмнэг догшин чанар залхаан цэрлэх тэнгэр бурхны уур хилэн наснаас үл шалтгаалах хизээд үл шавхагдах мөнх залуу цог золбоолох амьдрал угаа адил дур булаа. Эд багтай хосолж гүнээс гүн эдрийн золбоо заяасныг мэдрэв. Энэ бүхнээс бодоход айх гайх зэрэгцэвч сэтгэл зүрхээ өгч тэрэн авмаар санагдах тул өөрийн ирэхгүй тэмүүлсэн сэтгэлийнхээ гүн зүрхнийхээ угаас хонгор минь гэж амандаа өглөв. Би л түрүүчийнхээ ярьж байсныг үргэлжлүүлэн Саксон минь би тэр балаа этгээдүүдийг үзэн ядахтаа заримдаа хажлаг олсон дээгүр дүүлэн очоод хүзүүн дундуур нь дэлсмээр санагддаг байлаа. Фокс гэж юу болохыг үзүүлж өгсөн гэж боддог байлаа. Бил Мерфи бид хоёр нэг орой үзэлдсэн юмдаг. Хэрв та тэр залууг таньдаг байсан бол миний найз байхгүй юу? Дэвжэн дээр гарч байсан хүмүүст түүн шиг хамгийн сайхан хөгжөөнтэй залуу хизээч байгаагүй.
Бид хоёр сургуульд хамт явж, хамт өсөж торинсон улс. Түүнийг ялахад би өөрөө ялж, ялагдахад нь өөрөө ялагдаж байгаа юм шиг байдаг байж билээ. Бид хоёр хоёулаа бокст дуртай байсан юм. Бидний хооронд минь нэг биш удаа зодолдуулсан юмдаг. Дараа нь нэг ялж, нэг дийлдсэн. 5 дахь удаага үзэлцэх боллоо. Бэбидээ учиргүй сайн хоёр найз хоорондоо 5 дахь удаага зодолдох нь тэр. Та ойлгож байгаа үсттэй. Тэр маань их нэртэй 2-3 хүүхэдтэй. Би тэдний танин. Тэр чинь миний найз шүү дээ. Би тэрнээс 4-5 хэл илүү жинтэй байсан. Гэвч энэ бол хүнд жингийн тулаанчдад ялгаагүй. Би цаг зай барихтай илүү. Харин тэр маань овцгоотой овжин. Бид хоёр баруун зүүнгүй ажиллаж чадна. Хоёул зохилт хүчтэй. Би тэрний зохилтыг мэднэ. Тэр минийхийг амтахгүй. Бас бие хүндлэн. Аль маань ч дийлж магадгүй байсан. 2 удаа хайнцаж нэг дийлсэн юмдаг. Үннийг хэлэхэд бид хоёр тэнцүү болохоор хэн маань ялахыг хэлж чадахгүй байлаа. Тэгээд бид хоёр тулалдаж эхлэх нь тэртэй. Үгүй ингээд та айдгийн биш үз? Үгүй цааш нь яриач сонсмоор байна. Та гайхмааргүй юм гэж саксон чанх хэлв. Би л энэ магтаалыг нь зөв үнэлэлт гэсэн шиг тайван тунгалаг нүдийн ширтснэ. Тэгээд бид хоёр үзэлсэж гарах нь тэр. 6, 7, 8 раунд аль манч давмгалж чадсангүй. Довтлогоогийн зүүн гараараа хариулж байгаад би баруун гараараа огцом үлгэж зөглөө. Гэтэл манер миний ирүү чих рүү аваа тавилаа шүү. Арай л унчихсангүй. Нэг үгээр хэлбэл ан ман зодон болж хайнцаж төгсөх шинжтэй байлаа. 20 раунд тоглох ёстой байсан юм л та. Тэгтэл золгүй явдал болсон юм. Хоёр биенээ налж байгаад мань хүн зүүнээрээ миний нүүр рүү зогхоор завдав. Ирүүрөө онсон бол би дороо нам унах бай. Би нэг их хурдан биш ургаш болттол шанаа минь оногдлоо. Нүднээс гал бутрах шиг болоод л явчихлаа. Бүүцэгт. Гэсэн ч Ясмин бүх учраас л гэмтсэнгүй. Харин тэр багада Востракийн элсэн дээр зодолдож байж бэртээ ч гэсэн эрхий хурууга сүрхий гэмтээгээд өөртөө хор хүрв. Тэр хуруу нь миний чулуу шиг шанааг оноод үе булгалж миний шанааны махыг гэмтээ. Энэ бол хөсөвчтэй арга биш л дээ. Уг нь тэмцээнд зөвшөөрдөг арга. Гэхдээ муу арга. Юу вэ гэвэл өрсөлдөх чихэн толгойд гараа гэмтэх асуултаа байдаг юм. Найзууд хэрэглэх ёсгүй арга л да. Харин тэсхийн аргагүй өвдөж байж хөдөлсөн хөдөлгөөгүй өвдөн. Зүүнээрээ довтлоход нь би чадалгүйг нь мэдээд болтсонгүй. Тэгтэл өөрийнх нь зүрхрөө шууд зохих шиг болж мянга түмэн хүндүр газар руу хамгийн хүчтэй зогсноос ч дорын болж их шаналн өвдөж тэнхэн улам суларсаар байж. Хэр бид гадаа хашаанд зодолдож байгаад нэг маань гараа булгалчихсан бол бэлэгээ тайлаад бушуухан боож хүйтэнжин тавихсан. Гэтэл дэвжэн дээр тэгж болохгүй. Үзэгчд мөнгө төлөхдөө хүний цус нүжийг л үзэх гэсэн хэрэг шүү дээ. Тийм амьтад хүн биш чам. Тэр маань юун зодолдохтой мантай болж би ч тэрийг нь далимдуулаагүй. Яах учраа олохгүй яа идаа гэж байтал үзэгчд мэдчихэд наадхыгаа нам зөх ловирдох нь маллах нь олигтойхон зохиоч Бэл Робертс чамайг ялна гэж мөрийцээ гэх мэтэр өвайгүй хашгирч эхлэх нь тэр. Цог үгүй бол шудраг биш тоглосныг чинь зарлаад тоглох эрхийг чинь хасан шүү сонсвоо бийл гэж шүүгч чивнэ. Ингэж хэлээд хэнийг хэлж байгаагаа ойлгуулах гэж бас мөрөн дээр халахтлаа. Ийм юмд сайн юм гэж байна уу? Шудраг гэж хэлэх үү? Юуны төлөө бид хоёр зодолцсон гэж $100 төлөө бодоод үзэлтэй. Мөнгөө тавьсан улсын бах тавыг хангахын тулд сайн нөхрийгөө нам зөхөж тэмцээнийг дуусгах хэрэгтэй байлаа. Үнэхээр муухай хэрэг шүү. Гэвч миний хамгийн сүүлчийн тэмцээн дахин хизээч ингэхгүй гэж бодсон. Бид барьцалдан хоёр бие налах үеэр Мерфид би буугаад өгчих бурхан минь гэж шивнэхэд Мерфи би л минь болохгүй. Чи өөрөө мэдэж байгаа болохгүй гэж шивнэ. Шүүгчд бид хоёрыг салгаж үзэгчд хашгиралдан шүглдэж эхэллээ. Чөтгөр аваг Бэл Робертс чи наатхан нам зөх гэж шүүгч хэлв. Би үгийн сонсолгүй дахин нөгөөдөгтөг нь зурлаа. Хурууга дахин гэмтээгээд нүүр нь хачин болж бай. Спорт тоглоом гэж юу? Спорт гэж ийм юм хэлэх үү? Хайртай нөхрийнхөө тарчилж байгааг бас надад хайртайг нь мэдсээр байж улам зовоно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ингэж бодоод би төвцсөнгүй. Гэтэл бид хоёрыг зодолдуулах гэж мөнгөө тавьсан хүмүүсийн эрхээр явхаас биш. Бид хоёрт ер хамаагүй хэрэг байлаа. Бид $200 тэдэнд бие худалчихсан болохоор дуртай дургүйч нэг нэгэ зодож дуусгах ёстой байлаа.
Тэр үед би хажлаг олсон доогоор шургаж очиод хүмүүсийн цус урсгахыг шаардан хашгирч байгаа хараатнуудыг хэмх цохиж цус гэж юу байдгийг үзүүлээд өгөх юмсан гэж бодож байлаа. Нэр шүү Саксон. Би тэгж бодож байсан юм шүү. Би л минь бурхныг бодож намайг нам цохиотох, би өөрөө буучгч болохгүй гэж Мерфи бас нэг зурлахдаа хэлв. Намайг яасан гэж санана. Зурлах үедээ уйлж би чадахгүй гэж хэлээд тэрвэрлээ. Тэгтэл шүүгч бид хоёрыг салгалаа. Үзэгчд зохиож дэлсэж нам унаг чи юугаа хараад байгаа юм. Шүдийн булга дэлс цохиод унгаа гэдэл хашгиралдаж байна. Би л минь чи битгий ингэж муухай зөрүүдэл гэж Мерфи хэлээд над руу гуйсан янзтай харав. Шүүгчч бид хоёрыг дахин салгалаа. Нөгөө чоннууд чи л ойвэр хийж байна, лойвэр ч мэхэлж байна хэмээн улам хуцалдаж ер намддаггүй. Яана гэхэв шаардлагыг нь биелүүллээ. Өөр арга байгаагүй. Би худлаа давтлаа. Нөгөөх маань зүүн гараа явууллаа. Би хурдна гэгш баруун тийш бултан мөрөө тавьснаа эрүүрүүнд баруун талаас нь зөглөө. Энэ мэхийг Мерфи мэднэ л дээ. Өөрөө тэр аргыг олон дахин хэрэглэж, хүнийхийг бол мөрөөрөө хамгаалдаг байсан юм. Энэ удаа хамгаалсангүй, хаасангүй. Тэгээд л төгсгөл болох нь тэр. Найз маань хажуугаараа давирхатаа зотон дээгүр улаан нүрээрээ унан хүзүүгээ хугалчих уу гэмээр толгой нугдс хийгээд хөдөлгөөнгүй болов. $100 төлөө нохон бааснаас дор хүмүүсийн төлөө л би тийм юм хийсэн юм. Дараа нь би Мерфиг өргөж аваад ухаан орон ортолд тусалсан. Нөгөө усан тарихтай үзэгчд мөнгөө төлснөх хүний цус хасгарахыг үзэж ухаангүй зохиосон хүн харсандаа баярлан сэтгэл нь цадаж буй бололтой. Тэдний хинэнч чигчи хуруунд нь хүрэх хэрэггүй миний хайрладаг хүн маань тийхүү надад нүур амаа хэмхтэлсүүлээд ухаангүй хэвтэж байлаа та. Би л мордо ширтэн таг дуугүй болов. Нүур нь ууртай ширэм харагдана. Тэгснээ сүрс алдан Саксоныг харан инээмсэглэв. Тэрнээс хойш би дэвжээнд ер гараагүй. Мерфи намайг доогдолдог юм. Өөрөө тэмцээнд алдаг оног оролцож л байдаг юм. Уг нь сайхан мэрэгчлээ хүн шүү. Байшингийнхаа дээврийг будах, эмчэд үзүүлэх, том хүүдээ ундаг дугуй авч өгөх мэт хаяа мөнгө хэрэг болохтол $150 шагналтай тэмцээнд энэ тентхийн клубын дэвжээн дээр гардаг юм. Та боломжтой цагтаа танилцаарай. Яста алт шиг залуу бий. Би түрүүн хэлсэн. Харин тэр оройн тийм явдлаас болж би тэр оройжонго их завсандаг. Биелийн нүр дахин ууртай ширүүн болоход Саксон өөрийнхөө зэнданаас дээгүүр давхаргын эмэгтэйчүүдийн хуурамч аашиг өөрийн ирэхгүй гаргав. Гар дээр нь гараа тавиад чангахан атгажээ. Би л өөдөөс нь харж нүдэрээ нэмсэглэв. Гайхамаар юм. Би хинтээ ч ингэж жалчиж үзээгүй. Голцоо дугуй байж санаа бодлоо дотроо хадгалдаг зантай хүн шүү дээ. Харин тантай бол өөр байна. Өөрийгөө танд сайн мэдүүлж ойлгуулмаар санагдаад байх юм. Тэгээд л бүхнээ ярьж саналаа солилцож байгаа маань энэ. Бүжгэлхийг бол хинч дөнгөн гэлээ. Тэр хоёр хотын гудмаар явсаар захиргааны байшингийн дэрэгдүүр гарч тэнгэр багандсан өндөр байшинтай 14-р гудамж Бродвейг өнгөрөн Mountain View-гийн тийш чиглэв. Оршуулгын газраас баруун тийш иргэн Пьемонтын толгойд дамжин хар цэцэрлэг рүү чиглэн цааш Жейкийн хавцлын мудрахаг сэрийн хөндөд явжээ. Хордлон давхихад Саксон ихэд баярлан буйгаа нууж чадахгүй байна. Мөн сайхан морд юм а. Ийм сайхан морь хөлөлсөн тэргэнд ингэж явна гэж би зүудлээчгүй. Битгийл зүүд байгаасаа. Зүүд байвал яана гэж бодож байна шүү. Моринд дуртай гэж би танд түрүү ярьж байсан. Хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн морьтой болохын тулд үн хайрлахгүй санагдаж байх чинь. Би моринд бас их дуртай. Хачин юм а. Эзэн маань намайг моринд гойд авьяастай хүн гэдэг юм. Өөрөө юу ч мэдэхгүй тэнэг л дээ. Түүнд хөнгөн унааны энэ хоёроос гадна хүнд ачааны 200 бүдүү морь бий. Гэтэл би ганц ч үгүй байдаг. Морийг чинь бурхан бий болгосон гэдэг үсттэй. Миний эзэн л бий болгоогүй юм даа. Тэгсэн мөртөө яагаад ийм олон адуутай байна? 200 толгой. Моринд дуртай гэж их ярьдаг юм. Огт худлаа. Харин би бол жүчээнд нь байгаа адгийн турсга болгондож хайртай. Гэтэл бүгд тэр хүнийх байдаг. Муу хэрэг байгаа биз? Саксон тиймдээ гэсэн байртай инээснэ. Тиймэр барах уу? Жишээ нь би гоё цамцанд их дуртай. Гэтэл өдөрчин тийм гоё цамц эндүүдэд л байдаг. Дандаа хүнийх инээдтэй ч юм муухай ч юм да.
гэв. Би л дахин уур нь хурж шүдээ зов. Зарим хүүхэн ямар аргаар тийм цамц олж авдаг гэж тийм юмын та эндүүдээ зогсож байх уур хөрмөр юм. Миний жохом юу хэлэх гэж байгааг та ойлгож байгаа биз? Нуугаад яах вэ? Та ч мэдэж байгаа. Би ч мэднэ. Ер нь мэдэхгүй юм байх вэ? Хорвоо даанч тэнэг заяасан болохоор ирчүүл нь эмгтээчүүдтэйгээ иймэрхүү юм ярих зүрх дутдаг юм. Би өөр хүүхэнтэй ийм юм өөр ярьдаггүй. Тэд ийм юмыг зүгээр нэг ярихгүй. Заавал нэг юм ботсон байдаг. Ер нь юм бол хүнээс дандаа муу юм ирж хайж зэв хүрэгдэг юм. Та бол тийм биш. Тантай юм бүхний талаар ярьж болох юм байна. Би хандахгүй. Та биэл мэрпи шиг нэг үгээр хэлбэл эрэгтэй хүн гэсэн үг. Саксон ихэд баярлан өөдөөс нь өөрийн ирэхгүй хайрынуудаар харав. Надад ч гэсэн тийм санагдаж байна. Танил залуустай ийм юм ярил дорн л мушгиж болно. Тэдэнтэй юм ярилцахад би биенээ маллаж хуурчл байна да гэж бодогддог. Би багт наадам дээр хуурч байгаа юм шиг гэж хэлээ Саксон дуугүй болсноо. Дахин нам дуугаар бат итгэсэн янзтай. Би амьдралын талаар харлаган бодолтой хүн биш. Их юм сонсож, их юм үзсэн хүн шүү. Угаалгын газар бүр яшигтай санагдахад яавал ч ямар бодогдох цаг байдгийг. Би гой сайхан цамц байдгаа өөр юм. Тэрч бүхэл унааны морьтой болж болохоор л байлаа. Банкны ярав нэг хүн тэр их нэртэй л дээ. Надад шууд амласан шүү. Бүр ирээ цэргүй баяг нь. Намайг төрөлхийн жоронт бүсгүй гэж огт бодсонгүй. Юу ч биш гэж бодож байж. Тэгэд 8 панц шиг юм хэлэлцэж эхлэх санаатай байлаа. Ирчүүд ямар улс болохыг би тэр хүнээс л мэдсэн юм. Тэр хүн яахыгаа надад нэгэнгүй тайлбарлсан. Тэр хүн Саксоны дуу гонхтаяа замхарахад би шүдэ тажхинтал зуух нь Саксонд сонсогдов. Цааш нь яриад яах вэ? Би мэднэ. Амьдрал бузар шудраг биш айгуутмаар. Хүмүүс өөрөөр амьдрч яагаад чаддгүй юм бол ийм амьдралд ямар ч утга учир алах. Эмэгтэйчүүдийг сайхан эмэгтэйчүүдийг морь мал шиг наймаална. Эмэгтэйчүүд ч ойлгоход бэрх болсон. Эрэгтэйчүүд ч мөн өөрцгүй. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг худалдан авч байгаа бол малж байгаа л хэрэг. Инэттэй юм. Манай адууны баян эзнийг аваад үтсэн ч андашгүй. Сайн үн өгч чадах учраас таныг ч гэсэн худалдан авч чадна гэж бодох биз? Саксон танд гой сайхан цамц, элдв гоёмсог юмс, гой сайхан таарна. Гэхдээ та тийм үнээр яавч явах хүн биш гэж би бодож байна. Тийм дээрээ хүрэх юм бол гэмт хэрэг үйлдлээ гэсэн үг гэлээ. 5 дугаар хэсэг төгсөв.